За өдрийн төргийн бизнес он подкастын сонсогчдод за бизнес эмээний 2 сарын цуврал вебинар цуврал подкастууд үргэлжлэж байна. За энэ сарын сэдэв маань хувийн хөгжил байгаа. За өнөөдрийн зочныг манай үзэгчид сонсогчдод одоо таньж байгаах те сэтгэл судлаач, стратеги судлаач цэцэн бэлэг ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр одоо Facebook-ийн нэрээр баг София цэцэн бэлэг гэдэг болсон юм шиг байлаа шүү дээ. Энд хүмүүс София гэл гэж. София. Тэгээс амьдрах стратеги цэцэн бэлэг гэдэг амьдрах стратеги одоо тийм ном гарсан байгаа тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн битэрийн ярилцах сэдв бол за цэцэн бэлгийн маань одоо вебинарын сэдв бол сонирхолтой томьёолт байсан. Mission has no boss. Тэгээ одоо янз бүрийн одоо хүн зорилго гэдэг зүйлд бол одоо янз бүрийн тийм дарга цэргийн харилцаа байдаг. Хүн өөрийгөө нээх олох тий. За байгууллага ч гэсэн одоо яг юуны төлөө оршин байгаа гэдгээ ойлгох, томьёолох тийм ажил байдгаа гээд энэ сэдвээр өнөөдөр ярилцсан. За тэгээд үндсэн асуултууд руу орохоос өмнө би бас спонсороо танилцуулъя. За бизнесмен дугаартай Pamprin одоо ханиад нэм хамтран ажиллаж байгаа. За одоо TerraMed гэдэг компани оруулж ирж байгаа юм байлээ. За тэгээд үл ерөөхдөө ингээд хэрэглэгч одоо их хялбартай эмчийн жоргуу ингээд эмийн сангаас авчиж болдог. За тэгээд чи тэр шиг юм одоо оюуны ажил хийдэг завгүй хүмүүст бас ингээд хаач явжсэн хэрэглэхээр ийм одоо сабаглаа боолын шийдэлтэй ийм манай юм дугаар таамтарч ажиллах шиг үт хийлээ. Монгол тарих. За тэгээд өөрөө бас ингээд угаасаа мэдээд угаасаа бэлгэлэгчээс ингээд авч явах юм. Тийм үү. TerraMed-ийн бас маалчтад бэлгэлж байгаа шүү тий. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр одоо mission, vision гэдэг одоо янз янзын нэр томьёод энэ хоёр дээр эхлээ зүгээр хоёлаа ялгааг нь товчхон хэлээд өгч хэрэгтэй байх тий. Mission яг юу хэлээд байгаа, vision яг юу хэлээд байгаа гэдгийг дээр. За ер нь яагаад яг би дандаа ингээ асуусан асуултаас чи ингээ дандаа хэлдэгтэй. Гэтэ хэлчихлээ. Болно тийм. Яагаад яг мишнийг жишээлбэл ингээ чухалчилж авч үзэхтэй. Одоо вебинарын сэдэв mission has no boss гэдэг шүү дээ. Яагаад яг ийм нэр жишээлбэл байгаад байгаа гэдгийг эхлээд нэг бомхоо ярьчаа. Жишээлбэл хоёлоо төсөөлөл л одоо хаан засгалдаг байсан үед хаан тий яг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хин нэгэн хүн таалагдахгүй бол цаазлал, шоронд хариул, цөлөөл тэ. За дараад нь одоо феодалын нийгэм ингээл боол хэрвээ эзэндээ таалагдахгүй бол эзэн өөрийнхөө хүслээр тэр боолыг зодон занчин зарна гээл тэ. Гэтэл энд чинь юу явж байгаа бас нэг удирдлагын хэм маяг арга яваад байна штэ. Энд яаж юм гэх нөө хүний эрх зөрчигдөөд, хүний мэдрэмжгүй шийдвэр гаргалтад гараад исэн буюу одоо тэр шийдвэр гаргалт тэр удирдлагын хэм маягийг хин нэгэн хүн өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээр тулгуурлаж, ашиг сонирхолтой тулгуурлаж гаргаж ирсэн. За энэ үеэс хойш одоо бид нар чинь ямар нэгэн амьдарч байгаа лээ те хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй, өвөл ялгуурлах хэрэгтэй, хүний хүн чигээр нь хайрлах хэрэгтэй гэд. За ингэж явж байгаад ерөөсөө mission driven management, mission driven компани буюу эрхэм зорилгод баримжаалсан, эрхэм зорилгод чиглэсэн байх хэрэгтэй байна. Буюу тухайн байгууллагад шийдвэр гаргахдаа, тухайн байгууллага үйл ажиллагаа явахдаа хэн нэгэн дарга цэргийн хүсэл сонирхол, тухайн өдрийн сэтгэл зүйн хүчин зүйлээс үл хамааран бүх зүйл ерөөсөө бид энэ компани яагаад оршиж байгаа, юуны төлөө байгаа гэдэг тэр зүйлээс ургаж гарах тухайн үзэл санаанаас бий болж байгаа юм. Тийм учраас mission дугаасаа босс байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага юуны төлөө оршиж байгаа, ямар үнцэнд бүтээж байгаа гэдгийг ямар ч хүн хурж ирээд өөрчлөх боломжгүй шүү дээ. Тэрийг удирдахгүй. Тэрэнд нь нийцүүлж үйл ажиллагаа явна гэсэн санаа тий. Тэгэхээр нөгөө өнөөдөр жишээлбэл хүнийг айцсаар нь удирдах арга хэм маяг үе өнгөрөөж байгаа. Өөрөөр хэлбэл ажиллахгүй бол хална, ирэхгүй бол тэгнэ тий. Илүү энэс айцсаар нь гэдэг чинь нөгөө нэг илүү лимбийн тарих буюу нөгөө хөхтэй амьтны тарихаар нь удирдаад байна шүү дээ нөгөө. Тэр чинь айсанд болоод амьд үлдэхийн тулд амжираагаа залгуулахын тулд хүссэн хүсээгүй хийдэг. Энийн тухайн үед одоо юугаа тус тэмээ өгжиж боловч нь бол маш богино хугацааны үр дүн баггүй. Тэгэл нөгөө хүнд чинь гомдол өсрөхөл үсэл ингээл бүр улам тэр харилцаа. Харин үүний оронд яаж юм гэхээр нөгөө ухамсарлаг тарих буюу илүү тэр хүнд ойлгуулах, ухамсарлуулах, инспайр хийх замаар тэр хүнийг сэтэлжүүлдэг ийм чиг хандлага гарч ирж байгаа. Энийг хийдэг тэр зүйл бол mission буюу эрхэм зорилго. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага ажилтнаа та энд ажиллаж байгаагийн гол шалтгаан юу юм гэхээр энэ эрхэм зорилго буюу энэ үнэт зүйлийн нэг хэсэг юм шүү. Энэ үнэт зүйлийг бий болгоход та хувь нэмэр оруулж байгаа ийм том бүхэл чухал хэсгийн нэг хэсэг юм шүү гэдгийг
ойлгуулах буюу тэр чинь нэг юм хүн өөрөө чухал зүйлийн нэг хэсэг болж харьяалагдах. Тэгжиж тэндээсээ одоо нөгөө таашаал, жаргалаа авч дуучаа мэдэрч байгаа шүү дээ. Ийм байдлаар сэтэлжүүлэх замаар одоо ажилтнуудыг удирддаг тийм арга хэв маяг бүр ингээд mission driven leadership гэж гарч ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ рүү явж байгаа энэ цаг үед бид нар яг энэ сэдвийг албаар нөө mission has no boss гэж ингэж анхаарлын төвд аваачиж одоо хийж байгаа шалтгаан юм. Тэгээ надад айгүй сонирхолтой тэмээр санагдсыг хараад. Тэгэхээр mission statement гэдэг бол эрхэм зорилго буюу нөө байгууллагын оршин буй шалтгаан, тухайн байгууллага оршиж байгаа тэр үедээ ямар үндсэн бий болгож байгаа, юунд хувь нэмэр оруулж байгаа, хийж байгаа зүйлээс нь хэн ямар өгөөж ашиг хүртэх юм бэ? Буюу нөө өгөх сэдэлтэй алсын хараа бол тухайн байгууллага явуулж байгаа үйл ажиллагаа, эрхэм зорилгоо хангахын тулд нэг үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэндээс өөрсдөө ямар өгөөж хүртэх юм те? Бид нар юу авах юм? Бусдад юу өгөх юм? Эрхэм зорилго бид нар өөрсдөө юу авах юм гэдэг нь алсын хараа. Угаасаа энэ хоёроос ч нөгөө байгууллагын үнэт зүйл зарчим ургаж гардаг байхгүй. Тэрнээс удирдлагууд яадаг вэ гэхээр ямар үнэт зүйл байх вэ гэж бодож байгаа нэг гоё юм бичээлтэй тэр ажиллахгүй. Өөрөөр хэлбэл байгууллагын үнэт зүйл зарчим гэдэг бол тэр эрхэм зорилго алсын хараанд хүрэхтэй үнэт ийм үнэт зүйлтэй байж ижил энд хүрэх юм байна. Ийм зарчмыг барьж ижил бид нар энийг хангах юм байна гэдэг энэ чинь уялдаа холбоотой нэг систем эргэж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо зарим үед ийм бодол төрдөг байхгүй. Одоо зарим одоо том бизнесмэнч ярьдаг. Монголчуудын хямралын гол шалтгаан юу гэхээр одоо юу гэдгийг хөрөнгө мөнгөндөөч биш те. Яг явж явж хууль дүрмдээч биш бас те. А зүгээр л бидний үнэт зүйлсийн одоо ориентир те. Тэр нэг мишн тэр ориентирээ алдсан. Тийм л хямралд байгаа. Энэ дээр одоо хэр санал нийлж байна. Тийм бол яагаад тийм ээ. За яг байгууллага гэхээсээ илүүтэй бүр яг Монгол улсын маань үнэт зүйл юу вэ гэд иргэдээ төвшөндөө л те тийм байчаад ингээд байгаа. Байгууллага дээр илүү аваад үзье л да. Одоо шинэ үгдгийн бизнес дээр аваад үзэхэд ер нь яг энэ бизнес Монгол улсын төлөө гэдээ явбал ер нь яг тэрний багч утгагүй чинь юу ч гэдэг юм те ингээд том нийгмийн эдийн засгийн контексттэй холбоод үзвэл. Нэгт одоо нийтлэг нэг үнэт зүйлс, нийтлэг нэг үнэлэмж, нийтлэг нэг одоо үн цэнэ бид нар олж харж чадахгүй байна. Угаасаа тийм байгаа шүү дээ. Тийм учраас байгууллагад асуудал үүсэж байгаа. Тэр байтугай байгууллагад удирдах түвшинд ажиллаж байгаа гүйцэтгэх захирал хүртэл эрхэм зорилгоо мэдтгүү яваад та. Тийм тохиол байна. Тохиол биш ер нь баг талаас илүүдэн байгаа. Тэр чинь би энийг юуны төлөө хийж байгаа юм бэ гэдгээ гүйцэтгэх захирал өөрөө ойлгоогүй байжээж хүмүүсийг яг юугаар баримжаалж удирдах байгаа юм бол гэдг нь айгу тодорхойг байхгүй. Тэгэхээр тэнд ямар үндсэн бий болох вэ? Тэгэхээр бид нар одоо өөрсдөөсөө ичгүүгээр яг үнтэйгээ нүүр тулаад удирдлага нь байна уу? Захирал нь ч мэддэггүй. Бүр үүсгэн байгуулагч нь ч өөрөө мэддэггүй. Сүүлд хүмүүс нийлж аваад нэг юм хийсэн гэсэн ингэж ярьж болохгүй байхгүй тий. Тэгэхээр бид нар ер нь яг одоо энийг үзэж байгаа жишээлбэл удирдлага байна уу? Байгууллагын ажилтнууд байна уу? Ерөнхийдөө тэр байгууллага маань ямар үнцэн бүтээхийн төлөө ер нь оршиж байгаа юм бэ гэдгээ бөөндөө суугаад нэг ярилцаад тэр чинь тэгээд миний нэг жишээ татаж ярих нэг дуртай сүүлийн үед болоод байна. Америкийн улаан загалмай нийгэмлэг эрхэм зорилго. Хараар амар гоё. Онцгой нөхцөл байдалд орсон хүмүүсийн зовлон хөнгөвчлөх, урьдчилсан сэргийлэлт нь сайн дурынхны хүч болон доноруудын өгөөмөр сэтгэлийн ачаар тэрийг одоо даван тулахад нь одоо тусалж хувь нэмэр оруулна гэж байгаа. Амар тодорхой байгаас тэр байгууллага юуны төлөө оршиж байгаа. Тэгэхээр тухайн байгууллага эрхэм зорилгоо ийм тодорхой болгоод харчих юм бол тэндээс за тэгвэл бусдыг яг онцгой нөхцөл байдал гэж бидний хувьд яг юу хэлээд байгаа. Газар хөдлсөн юм уу, байгаль амьшиг алийг нь бид нар онцгой нөхцөл байдал гэж үздэг. За тэнд бий болсон зүйлд хүмүүс зовж байгаа тэр сафрингаас нь бид нар хөнгөвчлэн гэдгийг юу гэж ойлгох юм? Очоод шууд тэндээс салгаад өөр газар байршуулахыг хэлээд байгаа юм уу те. Тэгэхээр өөрөлдвөл эрхэм зорилгыг томьёолох нэг хэрэг томьёолсон эрхэм зорилгоо ахиж нөгөө задлаа шүү дээ. Энийг юу гэж ойлгох хэвтэй. Ийм зүйл байгууллагууд дээр бол маш тутмаг байна. Тэгэхээр одоо нэг эрхэм зорилго тэр мишн тэр үнэт зүйлс хаанаас ургаж авах вэ гэдэг тийм асуулт байх гэдэг шүү дээ. Яг би яхаа нэг түүхэн контекст руу ороход одоо социализм үед бол хамгийн өмнө одоо нийгмийн үнэт зүйлсүүд нь хамт олон байстай коллектив гэж ярьдаг байсан тий. Одоо тэгэл нам гэдэг чинь ингээл нэг том юм амар том коллектив
тэр нь дийсэн гэдэг бол бас одоо юу гэдэг юм баг нэг шашны сект дийсэж байгаа шиг тийм одоо процесс болдог те. А гэтэл өнөө үе тэр систем нь одоо ингээ фейлдэд байхгүй болсон. Одоо бол нөгөө нэг индивидуализм гэдэг нэг нэр томьёо байгаад байна шүү дээ. Одоо хүүхнийг эрхэмлэхтэй, бие хүнийг эрхэмлэх тийм хандлага. Тэгэхээр ийм байхад одоо юу гэдгийг хувь хүмүүсийн үнэт зүйлс одоо нэг одоо юу гэдгийг тэр олон тийм бие хүний зорилгыг нэгтгэхэд нэг одоо юм энерги одоо юу гэдэг нь лазер бөм гэж ярьдаг шүү дээ. Ингээд лазерын туяа шиг юм нэгдсэн тийм болоо тэр чинь одоо миний хараад байгаа одоо юу гэдгийг тэр үнэт одоо мишний одоо гол хүчин байх хэрэгтэй байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр олон тийм янз янзын бие хүнийг нэгтгэх тэр мишн хаанаас гарах хэрэгтэй юм бэ? Үүсгэн байгуулагчаас гарах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо юу гэдэг янз янзын нийгмийн эдийн засгийн контекстыг судалж гад одоо тэр улс орны одоо алсын хараа мараач гэдэг юм уу тэрнтэй нийлүү нийцүүлэх хэрэгтэй юм уу? Тэр их болгонд хаанаас гарах хэрэгтэй юм? Ерөөсөө байгууллага дээр бүх хүмүүсийг нэгтгэж байгаа нэгдмэл нэг зорилго бол эрхэм зорилго шүү дээ. Юуны төлөө нэгдэж байгаа юм? За. Би та одоо энэ төвшөөгийн хувьдтай ингээ үнэт зүйл нь ялгаатай байж болно. Гэхдээ энэ байгууллагын үнэт зүйл юу юм гэдэг дээр бид нар нэгдэх ёстой шүү. А тэр зүйлүүд тодорхой байх нь маш чухал. Байгууллагууд дугаасаа байгаа. Зөвхөн тэрийг нэгтгэх тэр үйл явцал хийхгүй байх л гэж хараад байна. Жишээлбэл Монгол улсын эрхэм зорилго байгаа. Үндсэн хуулийн дээр. Тий. Хүмүүнлэг, иргэний алдсан нийгмийг зохицлох тий. Энэ бол Монгол улсын оршин буй шалтгаан баггүй юу? Бид нар ийм нийгмийг бүтээхийн төлөө явж байна. За эрхэм зорилго нь тодорхой. Алсын хараа 2050 гарцсан. Тэгвэл одоо энэ хоёроос чинь нөгөө Монгол хүний үнэт Монгол улсын үнэт зүйл гарч ирж жишээлбэл хүмүүнлэг нийгмийг байгуулна гэдэг чинь юу гэсэн үг юм? Хүмүүнлэг нийгмийг байгуулахад ямар иргэн тэр нийгмийг байгуулцгаая? Хүнлэг л иргэн байж ш тэр би. Тэгэхээр магадгүй Монгол улсын одоо үнэт зүйл нь нэг хүнлэг. Тэ? Хүмүүнлэг гэдэг юм уу? Энд чинь үнэт зүйл чинь яг тэр нөгөө эрхэм зорилгоос ургаж гардаг байхгүй. Ийм үнц нь бүтээх гэж байгаа юм бол энэнд ямар үнцийн одоо үнэт зүйл байж ич энэ хангагдах юм бэ? Өөрөөр хэлбэл үнэт зүйл гэдэг чинь тухайн эрхэм зорилгыг хангахад зайлшгүй авч үлдэж хайрлан хамгаалах ёстой тэр зүйлийг бид нар үнэт зүйл гэдэг байна шүү дээ. Хүмүүнлэг нийгмийг байгуулах гэж бол бид нар хүнлэг байж ижил тэрийг байгуулах учраас ямар ч тохиолдолд хүнлэг зан чанараа алдаж гээж болохгүй. Тэрийг ямар ч тохиолдолд авч үлдэх ёстой. Хэрэв одоо альтернатив хувилбар ирэх юм болж гэдэг юм уу. Тэгэхээр яг энэ шиг байгууллага ажилтнуудаа суулгаж агаад ингэж бүх юм дээр нэг бүрчлээ ярилцаж нэг ойлголттой болохгүй юм бол цалингийн ч нэмсэн, гадаад ч явуулсан тухайд нэг гоё топомын ялгараал те аз жаргалын даавралууд тэгэл буурна. Тэгээд тэндээс бид нар бүтээн жарих боломжгүй байна. Тэгэхээр хувь хүн өөрөө ядуу гэр нэг доктор Joy Спансиал яна би нэрийг буруу санджиж магадгүй тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хувь хүн альва зүйлийг юуны төлөө хийх гэж байгаа юм бэ гэдгээ нэгэнт ойлгоцсон цаг тэрийг хэрхэн яаж гэдгээ өөр бол. Угаасаа тарих өөрөө тэгжил кодлогддог штэ. Тарих бол өнөө худлаа ялахдаггүй. Би энэ тариханда юу гэж итгүүлнэ? Тарих тэгжил хүлээж авна штэ. Тэгэхээр энэ mission statement буюу эрхэм зорилго гэдэг чинь яг тархины өнөө худлаа ялахгүй мэдхгүй байгаа тэр хоосоо орон зай даваачаад суулгаж байгаа програм байхгүй юу? За цэцэн бэлгээ чи энд ажиллахдаа ийм юм нэтэл ажиллаж байгаа юм биш үү? Суулгалаа тарих тэрийг хүлээж аваад итгээд миний дадал зан үйл хариултал тэгжэл гарна гэсэн. Тэгэхээр нийтд нь ажилтнуудаа тэр ойлголтыг нь өгөхгүйгээр ажилуулах нэгдүгээр боломжгүй, хоёрдугаар өгөөгүй учраас алд нэг ч хэсэг болгон нэг өөрсөлдөгч гэж хардаг. Тэгээ эдний ажил унж гин өө эдгээс та муу байна гэл инээлдэг. Гэтэл энд ажил унж гин гэдэг чинь би давхар тэнд баларж байгаа гэдгийг ойлгохгүй шүү дээ. Яг бол бид нар чинь нэг том зорилгыг алд нэг ч хэсэг болгороо хувааж аваад эндээ хэрэгжүүлж аваад нийлүүлээд нөгөө том зорилгыг чинь бий болгож байгаа шүү дээ. Тэгэхээр энд яаж юм гэхээр яг тэнд ажиллаж байгаа ажилтнууд тэрийг ойлгохыг хүсэхгүй нэг асуудал байна. Тэрийг нь ойлгуулж өгч чадахгүй байгаа удирдлагын ч асуудал байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр ер нь тэр хүнчнийхтэй одоо гол санаачлал бол үүсгэн ойлгохчээс гарах хэрэгтэй гэж би ойлгож байна. Мэдээж эрхэм зорилго бол тэрийг үүсгэж байгаа юмнаас л гадна. Одоо жишээл хоёулаа нэг компани байгуулъя л та. Гэхдээ юу хоёулаа ярилцсан шүү дээ. За юуны төлөө юунд хоёр нэмэр орлого. Хоёулаа энэ компанийг байгуулж ингэснээрээ ямар ер нь үнд цэнийг хүмүүс санал болгох юм. Жишээлбэл таны хийх дуртай юм юу вэ?
Минийх бол уншиж судлах, шин нэмийг турших, шин санааг турших, шин санаа шин санааг хөгжүүлэх тийм. За би бас тийм дуртай. За тэгвэл хоёулаа нийлээд нэг компани байгуулъя гэвэл тэгш. За хоёулаа судалж, туршиж, уншиж ингэсэн тэр одоо зүйлээ боловсруулад нэг юм гоё шин мэдлэг бүтээж ингээ. Ингэснээрээ ямар үнцэн бүтээх юм? Магадгүй монголчуудын хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулъя. Энэ чинь бидний эрхэм зорилго байна гэсэн үг байна. Тэрийг үүсгэн байгуулж байгаа л гарах шүү дээ. Тэгээд Монгол иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулъя хоёлоо эрхэм зорилго өгсөж гарчлаа. Тэгээд Монгол иргэнийг төлөвшөөд сайн сайхан байгаасаа гэж хүсдэг тийм хүмүүс энэ хувь нэмэрт эрхэм зорилгод нэгдэх байхгүй. Тэгэхээр байгууллагын төвшин таваад үзвэл яг ийм дүгнэлт хийчихвэл хэр зүйл мэдэхгүй. Гэхдээ бол одоо эрхэм зорилго гэдэг бол байгууллагын хувьд одоо Монгол улсын хувьд үндсэн хууль гэдэг шиг эрхэм зорилго бол байгууллагын одоо үндсэн хууль гэж хэлж байна шүү дээ. Одоо юу гэдгийг хүмүүнлэг иргэний ардчилсныг байгуулна гэдэг шиг тухайн байгууллага одоо юу гэдгийг тийм юмыг тэгнэ гэсэн тийм л том хөгжил байх гэдэг. Тийм. Ерөөсөө тухайн байгууллагын оршин буй шалтгаан бид нар яагаад энэ компанийг үүсгэн байгуулж байгаа, яагаад энэ үйл ажиллагааг явуулж байгаа юм бэ гэдгийг илэрхийлсэн тэр шалтгааныг нь гаргасан. Тэгээ энийг явуулснаар юунд хувь нэмэр оруулахын ямар үнцийг бүтээх гээд байгаа юм бэ гэдгийг чинь сайхан найруулаад томьёолцсон л нэг өгүүлбэрийг л хэлээд байгаа. Тэгэхээр хоёулаа ярьлаа ингээд үүсгэн байгуулагчаас одоо их их зүйл шалтгаан үүсгэн байгуулагчаас одоо үүсэн тэрний гал оч одоо юу гэдгийг тэр хүмүүсийг нэгтгэх. Гэтэл одоо юу гэдгийг зүгээр ингээд манай бизнесийн одоо ерхий том зургийг харахаар одоо 30 гаруй жил болж байгаа яг ингээд зах зээлийн харилцаанд шилжиж байна те. Үүсгэн байгуулагчт манд бол одоо юу гэдгийг одоо ингээл нэг ганцхан 8-аар хэлжсэн ихийг нь одоо ингээл тэлэл өргөжчихсөн. Ерөнхийдөө том зургаараа бүгдээр ингээд нэг бизнесийн хөгжлийн дараагийн шатанд гарах гээд шилжилтийн үе явж байгаа те. Одоо хүн төвтэй бизнесээс илүү тийм одоо ойлоо ялаа мишн дривен тийм систем рүү шилжих гээд ингээд бүтэлтэй бүтлэг олон жишээ явж байна л та те. Тэгэхээр энэ нөхцөлд юу гэдгийг тэр хүмүүс байраа тавьж их хэвээр юм уу? Эсвэл одоо тэр үүсгэн байгуулагчид өөрсдөө форматлаад сэтгэлгээний өөрчлөлт хийх хэвээр юм уу? Эсвэл дараагийн үеэ бэлдэх хэвээр юм уу? Яг энэ дээр зүгээр чи одоо олон байгууллагатай ажиллаж байгаа хүмүүсийн бас юм ажилласан баг тийм. Ер нь бол яг өөрөөр хэлбэл нөө зах зээлийн шилжилтийн үед ингээд бизнес эхэлсэн хүмүүс яг эрхэм зорилгын талаар ойлголцож байгаагүй. Энд чинь одоо сүүлдэл бий болж штэ. Тэгэхээр эрхэм зорилгогүй байсан нь тэдний буруу биш байхгүй юу? Энд чинь мэдлэг сүүлд гарч ирж байгаа, мэдлэгийг сүүлд таньж ин тэ. Одоо жишээлбэл бид нар эрхэм зорилгоо яг хийж байгаа үйл ажиллагаатай уялдуулаад ерөөсөө энийгээ бид нар ийм төлөө хийгээд томьёолох боломжтой. Жишээлбэл одоо барилгын салбарт маш удаа үйлсэн маш олон барилга барьсан компани тэ эрхэм зорилгогүй сууж ин тэ. Тэгвэл одоо цаашаа яг энэ компани барьсаар л байх юм бол тэгвэл юуны төлөө энийг хийх юм гэдгээ бид нар тэндээ утга онох боломжтой байхгүй. Магадгүй хүмүүсийн 5 тухтай орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулъя. Эсвэл хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулъя. Яаж томьёоснаас шалтгаалаад хэрэв амьдралын чанарыг сайжруулахад гэж томьёосон бол тухайн барилгад орж байгаа одоо тэр юу болгон хүмүүсийн эрүүл мэндэд аюулгүй байх, амьдралын чанарт зүгээр аюулгүй байх тухай тий. Зүгээр 5 тухтай орчин бүрдүүлэх гэвэл за тэр одоо хэрэглэж байгаа материал аюултай аюулгүйс үл хамааран 5 тухь нь чухал байх ч юм уу. Тэгэхээр эрхэм зорилго яаж томьёосноо шалтгаалж нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээ тэгж хөгжинэ гэсэн үг. Тэгэхээр одоо байр сураа тавьж заавал өхийг хүсэхгүй байгаа бол эрхэм зорилгоо шинээр томьёолчих. Бүр үнэхээр тийм юм хэрэггүй өстэй одоо наад чинь зүгээр онол тий. Бити юмд ингэдэй гэвэл өөрийгөө одоо хөгжүүлэхээс өөр аргагүй хэрэг тийхгүй бол тэг шахагдана штэ. Тэгээ хүмүүс ингэдэг юм онол гэл тэгэхээр нэг онол яриад амьдрал дээр бохгүй. Гэтэл онол чи хаанаас бий болтой? Амьдрал дээрээс бий болдог ш. Өөрөөр хэлбэл ажиглаж харж байгаа л энд ингэдэм байх гэл системчлэл гаргаж ирж байгаа зүйлийг онол энэ чи ажилдаг юм штэ. Тэгэхээр хоёул ерөөхдөө ингээ үндсэн хуулиас доошо байгуулах гэдэг хувь хүн рүү буугаад ирлээ л нөгөө мишн талаа үндс зүйлсийн талаар яриад нэг юм үг гэдэг одоо үүсгэн байгуулагчийн үнэт зүйлс яг байгууллагын үнэт зүйлстэй илүү тийм одоо давхцж байвал тэр бизнес ирэхэд ингээд гоё явдаг гэд. Тэгэхээр одоо хувь за өөр одоо цэцэн бэлгэд хүн ч гэсэн бас одоо бие хүн те бас тодорхой үнэт зүйлс одоо мишнтэй өөрийн чинь мишн яг юу гэдгийг тэрэн дээр яг хувийн төвшөнтэй чи тэрийг өөрөө яаж тодорхойлсон гэдгийг сонирхмаар байна л да.
Тийш үү би одоо өөрөө тийм ярьдаг хүн. Тэргээ тодорхойлоогүй явж баларна шүү дээ тий. Минийх бол юм штэ шинжлэх ухааны хандлагаар хүн өөрийгөө танин мэдэх, утга учиртай амьдрах үзэл санааг боловсруулан түгэнэ. Өгөх сэтгэлтэй би юуны төлөө яах гэж энийг хийгээд байгаа гэдэг үнс нь тодорхой. Өөрөлдвөл би үзэл санаа боловсруулдаг хүн юм байна. Миний боловсруулсан үзэл санаа хин нэгэн өөрийгөө танин мэдхэд эсвэл утга учиртай амьдрахад нь хэрэг болох хэрэгтэй юм байна. А тэр үзэл санаагаа би шинжлэх ухааны хандлагаар боловсруулна гэж бодож байгаа ч юм хоёулаа ярьж байгаа л хоол идж байгаад гарахгүй нь шүү дээ. А тэгээд тэр гарсан үзэл санаагаа би түгэнэ. А тэгээд тэр түгээж явах явцад хин нэгэн энэ нэрээ чухал юм байна гэд өөртөө аваа шингээгээд ашиглах нь би нөө эрхэм зорилгоо хангаж хэрэгжүүлж гин гэсэн. Мянган хүнд түгээхэд нэг ч хүн тэрийг хэрэглэхгүй гэж болно. Гэтэ нэг хүн сэтэл үүсэж ирсэн ч энэ миний эрхэм зорилго хэрэгжиж л байна гэсэн. Би бол тэгж хардаг. Эргээд нөө байгууллагатай холбоод асуухад одоо хэлээ зарим нэг түүл өгөх гэдэг одоо арга хэрэгсэл өгөх гэдэг үзье л да тий. За тодорхой одоо ингээд үйл ажиллагаа явуулаад тодорхой хугацаа өнгөрсөн хийсэн юмтай тий. Гэхдээ юу гэдгийг одоо түрүүний хэлсэн шиг нөгөө нэг юм хийж байгаа ажилдаа утга оноож яг мишн хэлбэрээр томьёолж амжааг байгаа компаниуд процесс явж ирнэг тэрийг эхлүүлэхийн тулд тий юунаас эхлэх ёстой олоолаа суужгаад ингээд одоо цуврал хорлууд хийх ёстой юм эсвэл одоо юу гэдгийг мэддэг хүмүүстэй хамтрах ёстой юм уу? Яг тэр нэг дараалал процесс нь яг яаж явагдах ёстой юм тий. А хэрэв өөртөө яг энэ талын ойлголттой бол энэ бол багаар хийдэг ажил. Одоо нэгэнт ингээд ийм удаа явцсан олуулаа байгаа бол багаар хийнэ. А тэгээд хэрвээ яг энэ талын ойлголттой процессыг мэдэхгүй бол ууны мэддэг хүнээр нь зөвлөлд чиглүүлээд өөртөө гаргаад авах нь илүү хялбар. Анзаарч байгаа бол эрхэм зорилго дотор ийм юмнууд шууд харагддаг. Тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, хэрэглэгч, зах зээл, үнс нь. Тэгээд тэрийг ямар арга замаар хэрхэн яаж юугаар өгөх гэдэг юм гэдэг бүх юм багтцсан байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдээ тодорхой болгож харж чадах уу? Одоо ямар арга замаар юугаар дамжуулж гэдэг чинь тухайн байгууллагад би бас нөөц чадахын асуудал байна тий. За хин дөхин гэдгээ тодорхой харж чадчихэв үү гэдэг чинь өөрсдийнхөө одоо бизнесийг тэр төвшөнд бас олж харж чадчихэв нөө. Жишээлбэл нөгөө TEDx-ийн эрхэм зорилго шүү дээ санааг түгэнэ. Тий. Эндээс бид ачаа бараа биш тэр чинь санаа түгэх. Санааг түгэнэ гэдэг шүү дээ. Тэгсэн мөртлөө хийж байгаа үйл ажиллагааны ивент зохион байгуулж магаалал ингээл нэг нөгөө санаа нь хаана байгаа гэж харагдахаар ч юм шиг те. Гэтэл ивент зохион байгуулад тэнд хүмүүсийг өрөөд яриулснараа нөгөө санаа тэнд бий болж боловсроод байна шүү дээ. Тэгээ тэрийг тэд нар түгэнэ гэдэг чинь хүмүүсийг ураад лайв хийж болж гэн, телевизээр явуулж болж гэн, подкаст хийж болж гэн, түгээх ажиллагаа явагдана гэсэн. Тэгэхээр яг энэ шиг жишээлбэл тэр байгууллага эхний ээлжинд бид нар юу өгөх гээд байгаа. Тэгээ эхний ээлжинд бид нар нөө ямар үнцийн бүтээх ингээд өгөх сэтэл дөөлөвөө тодорхойлох хэрэгтэй эхний ээлжинд. Хоёр нэмэр оруулах юм уу, туслах юм уу, дэмжих юм уу, үлгэрлэх юм уу, манлайлах юм уу, бүтээх юм уу. Тэ? За тэрний дараа юуг үлгэрлэх гээд байгаа. Юугаар хоёр нэмэр оруулах гээд байгаа. Гэт юу гэдэг нэр үгэ. Би одоо нэг юм технологиг хэлээд байна шүү дээ. За тэрний дараа хинд бид нар энэ үнцнийг хинд зориулах юм. Хүн бүхэн юм уу, тэ? Жишээлбэл IKEA-гийн эрхэм зорилгоор тэгдэг шүү дээ. Аль болох олон хүнд өдөр тутмын амьдралыг нь илүү сайн болгох нь одоо туслана тий. Тэгэхээр тэд нар аль болох олон хүн гэдэг чинь хүн бүхэнд гээгүй байна тий. Аль болох олон хүнд гэж байна. За эсвэл зарим нь эмэгтэйчүүдэд гэж томьёолж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хэсэг гэж болно. Тэгэхээр тэр нэг сегментаас аюул тодорхой гаргах хэрэгтэй. За тэгээд яг өгөх сэтэлтэй үлгөө тодорхойлчихно. Юу өгөх гээд байгаа гэдгээ юугаа тодорхойлчихно, хинд өгөх гээд байгаа гэдгийг тодорхойлчихно. А тэгээ ямар арга замаар. Жишээлбэл түрүүн тэр улаан заалмын нэмлэлээр бол сайн дурынхан болон донорын өгөөмөр сэтгэлийн павераар дамжуулж гэж байгаа хэрэг. Тэр чинь нөгөө арга зам тодорхой харагдаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө эхний ээлжинд бусад байгууллагуудын эрхэм зорилгыг аягуулсан уншиж шинжилж агаад тэгээд нөгөө mission statement analysis гэдэг угаасаа байдаг. Google дээр л хайхаар гараад ирнэ. Тэгээд тэрний дагуу энэ багтчихв гэдгээ ингээд матрикс хэлбэрт оруулж ингэж агаад хийхэд бол боломжтой. Жишээлбэл манай Монгол компани MCS эрхэм зорилго үлээ. Дэлхийн хөгжлийг Монголд гэдэг баг шүү.
За одоо энэ дээр харахад өгөх сэтэл байна уу? байгаа. Монголд нэг яах гэдэг те? Юу өгөх гэдэг байгаа? Хөгжлийг өгөх гэдэг. Хинд Монголд өгөх гэдэг зах зээл нь ойлгомжтой те. Тэгээ яг ямар хөгжлийг гэр дэлхий. Тэгэхээр өөрөөр хэлбэл MCS-д ажилладаг хүн болгон дэлхийд хөгжиж байгаа тэр хөгжлөөс Монголд оруулж ирж тэр хөгжлийг монгол хүн бүхэн хүртэх тэр өгөөжийг өгөхөд тэр үндснийг бий болгоход тэнд ажиллаж байгаа хүн бүхэн хувь нэмэр оруулж байгаа. Байгууллагад албан тушаалаараа ялгаатай байвч эрхэм зорилгод оруулж байгаа хувь нэмэр захирал байна уу, цэвэрлэгч байна уу ялгаагүй. Бүгд хувь нэмэр оруулж байгаа. За тэгэхээр цаг жаахан бага учраас одоо подкастын сүүлийн асуулт руу орчих гэж бодож байна тийм ээ. Тэгвэл бас нэлээд чухал асуулт. Одоо ингээд сүүлийн үеийн янз янзын тоо баримтуудаас ялангуяа хөдөлмөр эрхлэлтэй холбоотой тоо баримтуудыг харахаар залуучууд гадагшаал ямар нэг аргаар гарах тийм одоо юу гэдэг хүсэлтэй болчих тийм юу гэдэг энд одоо уяах тогтоох юм ховор болж яах гэсэн тиймэрхүү нэм пессимист аюу мэдрэмж амир газар түгээд байна л да. Гэхдээ нөгөө талаас ингээд гадаад дотоод амьдраад ирсэн одоо тэнд ямар байдгийг мэддэг хүмүүс нь те Монголд хийх юм их байгаа юм байна. Монголд амьдрах илүү утга учиртай юм биш үү гэсэн юм яриад байгаа хгүй. Тэгэхээр юу гэдгийг үнэхээр одоо манай нийгмийн байдал тийм үнэхээр дорцсон юм уу гэдэг те бид нар эсүүлж яах юм зүгээр юм хитрхийх муу мэдээнд муу мэдрэмжтэй авчаад ингээд дандаа буруу онцгоос нь хараад байгаа мó гэдэг дээр яг юу гэж бодож байна. Одоо пессимист байх шалтгаан илүү юм уу, оптимист байх шалтгаан илүү юм яг те Монголд амьдрах, Монголд одоо ажиллаж амьдрах энд гоё юм бүтээхтэй өөрийн мишний олох үнэт зүйлсээ бүтээх гэдэг дээр. За иргэн үний үедээ өөрөө бас яг энэ дээр. За би өөрөөс чи иргэд нэг юм асууя л та. Хүмүүс Америк руу, Солонгос руу, Швейцар руу, Японд руу явна гэлдэг те. Америкт ядуу хүн байгаа юу? Бага. Японд байгаа. Шийт нэг Швейцараас зайлхансан гэж бодож байгаа юм байгаа болов уу? Байхаа шүү дээ. За гэтэл Монголд ирж амьдрахыг хүсдэг хүн байгаа болов уу? Бас их байгаа. Байдаг шүү дээ. Тэгэхээр нэг нь Монголоос явахыг хүсэж хахад нэг нь Монголд ирэхийг хүсэж шүү дээ, тэ. Тэгэхээр энэ нөгөө өөдрөг байх гэдэг чинь, ирээдүйдээ ихтгэлтэй байх гэдэг чинь орон зайнаас хамаардаг асуудал биш. Би яг энэ готрон сэтгэлгээтэйгээ Америкт очсон ч би тэр хэмээрээ л байна. Швейцарт очсон ч би тэнд очичаалгүй боли Швейцараас явъя. Яг л ингэж бодно. Тэгэхээр өөрөөр хэлбэл та энэ нийгэм өөрөө болохоо болчихсон аимшигтай байгаа биш. Таны сэтгэлгээний дотор тийм шуурга эхэлсэн байгааг л хэлж байгаа. Өөрөөр хэлбэл нэгсэндээ Монголоос явъя гэдэг чинь ирээдүйдээ итгэх итгэлээ алдсан байх гэсэн үг шүү дээ. Одоо өөдрөг байдлаа алдсан тий. Гэтэл Монголын нийгэм өмнөхөөсөө бодвол хөгжсөн үү? Мэдээж. Хөгжсөн. Гэтэ энээс илүү гоё хөгжиж болох байсан болов? Байсан л ах. Хөгжсөн гэдэг нь ирээдүйдээ итгэлтэй нийгэм сайхан болно гэд итгэж зүтгэсэн хүмүүсийн ачаар хөгжиж байгаа. Энээс илүү хөгжиж чадаагүй нь ирээдүйдээ итгэхгүй хайсан, орхисон, хүчээ өгөөгүй хүмүүсээс олж энээс илүү хөгжиж чадаагүй байна. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна тэгэхээр та хаанч байхаас үл хамааран тэр нөгөө өөдрөг готрон гэдэг зүйл чинь зөвхөн танаас шалтгаалсан таны тархинд оюун бодолд явж байгаа процесс болохоос ш энэ улсаас шалтгаалж байгаа зүйл биш. Тэгэхээр тэр нөгөө гадагшаа явчаад Монголд хийх юм их байгаа юм байна гэдэг чинь өөдрөг үзлээ алдаад гадаад явцсан. Тэнд очиж магадгүй маш их юм уншиж судлаад, сураад, хараад өөдрөг үзлэн сэргээд буцаад наашаа ирж байгаа тохиолдол байхгүй юу? Тэгэхээр бас юу гэдгийг гадагшаа явж үзэх нь бас хэрэгтэй байх гэдэг тийм мэдээж. Үзэхгүйгээр ч тэрийг хүн ухаарч болно шүү дээ. Зүгээр хамгийн чухал юм хүн ингэдэж штэ ингээд за бодож байгаа одоо шийдлийг гаргая гэдэг тийм. Гэтэл бодож ухаарах явц чинь өөрөө танд хэдий их мэдлэг, мэдээлэл байгаа, туршлага байгаас шалтгаалж байхгүй юу? Тэгвэл ийм жижигэн мэдээлэлтэй тэн дотроо бодоол байвал энэ дотроо л бодоод шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр маш их тань мэдгүйгээд хэлэх хэрэгтэй. Заавал би явж биш чи интернет байна те. Тэндээ үл яадгийг, ингүүл яадгийг ганцхан би готраад байгаа юм уу? Ер нь готрах гэж яг юу юм? Тархинд ямар процесс явагддгийг, миний энэ готранг үзэлтэй байгаа нь үнэхээр бодиттой юм уу? Эсвэл би дээш төсөөлөд байгаа юм болоо? Миний мэдрэмж алдаад байгаа юм болоо?
Явж ерөөсөө өөрлөгөө хөнгөх дахиад нөгөө өөрлөгөө чимэлэх асуудал байна. За тэгэхээр бас нэг зүйл сонирхох асуучих нь одоо яг хоёулаа ингээд залуу хүмүүстэй яг одоо залууд орно шүү дээ. Би хөвшрөх болоогүй шүү дээ. Аач хийсэн. Тэгэхээр Монгол хүн байхын ер нь яг хамгийн гоё юм яг юу юм те үүдгийн биднэрт тийм хаач байхгүй тийм одоо янз янзаар ярьдаг та те. Гэхдээ үнэхээр яг орчин үед биднэрт өрсөлдөх чадварыг авчрах тийм гоё хамгийн гол өгөгдөл нь юу юм те бид нар юугаа илүү тодтогч юугаа илүү одоо юугаа илүү бахарах ёстой те одоо үүдгийн эдийн засгийн өнцгөөс ярьсан ч гэсэн тэр өрсөлдөх чадварыг бид нар ямар чанар авах вэ те. Тэ бодлогын төвчний асуулт те. Өста бодлого боловсруулах хэмжээ. Зүгээр хэдүүлээ хоёулаа өөрсдөө зүгээр тусгаал бодъё тийм. Яг одоогоор би жишээлбэл энэ юм байна гэж шууд л хэлж бол мэдэхгүй байна. Зүгээр сүүлийн үед нөгөө нэг Global Citizenship Education гэдэг ойлголт гарч ирсэн. Дэлхийн иргэн. Өөрөөр хэлбэл тухайн иргэн аль ч улсад амьдардаг байхаас үл хамааран энэ дэлхий гэдэг нэг дэлхий дээр амьдарч байгаагийнхаа хувьд жишээлбэл Африкт юм уу Иранд болох тэр одоо хүрээлэн буй орчиндөө би жишээлбэл хайхрамжгүй хайргүй хандсан байгаль орчиндөө сүрэг хандсан те гэдэг ч юм уу энээс болоод тэр улсад өөр нөлөө гарахгүй байх тал дээр иргэн хариуцлага хүлээх дэлхийн иргэн байх ёстой гэдэг томьёол гарч ирсэн байна. За. Дээрэс нь тухайн иргэн улсынхаа иргэн байна. Тэ? Тэр хууль дүрм журманд захирагдаад улстай хувь нэмэр оруулдаг байх. Дээрэс нь тухайн иргэн хувь хүн гэдэг утгаараа өөрөө амьдрах чадвараа сайжруулдаг байхад бас өөрөө хүлээж хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл ингээл за Монгол хүн гэдэг тэр одоо нэг ондоошил эднэрийг бол одоо бодлогын төвшөнд ярих байх. Гэхдээ бид нар яг дэлхийн иргэн гэдгээр бол ижил байгаад байгаа байхгүй. За би бас өөрийнхөө хэлбэрийг хэлчихье тийм. Би болохоор сүүлийн үед бас ингэж бодоод байгаа юу гэхээр чи хэдий чинээ сайн өөрийнхөө одоо иргэн байна те төдий чинээ бас дэлхийн сайн иргэн байж чадна. Яагаад тэгэхээр юу гэдгийг Монгол гэдэг тэр одоо төрөл бүр өвдлөө шүү дээ соёлын одоо юу гэдгийг тэр нэг зам төлөвийн ч гэдэг юм маш олон Монгол гэдэг тодорхойлолтой маш олон өвдөл байгаа. Тэрийг чи хэр сайн ингэж ойлгож одоо эзэмшиж өөртөө ингэж шингээж тээж явна те тэр хэдийгрийг чи одоо юу гэдгийг нийт одоо энэ хүн гэдэг амьтны одоо тэр олон янз байх тэр баялаг байх тэр тэрэнд нь үргээ гүйцэтгэж яах гэсэн үг байхгүй те одоо юу гэдгийг одоо монгол хэлээ сайн мэддэг хүн бол нэг талаас харахад яг уу сайн монгол хүнч нөгөө талаас ингээд бас тэр чинь ингээд монгол гэдэг тэр өрмөц цэмийг үн цэнтэй тээж явж байгаа бас дэлхийн иргэн байгаа даахгүй миний өнцгөөс бас ингэж хараад байгаа. За яг тэр ижилсэл ондоошлыг сайн мэдэхгүй зүгээр миний хувьд яг гэхээр вирус өөрийгөө зөв л байл гэж үздэг. Зүг байвал тэндээс чинь одоо хинч хохирохгүй, хинч тэндээс хор уршиг амсахгүй. Тэгэхээр миний зөв хандлагаас дэлхий байна уу, Монгол байна уу, тэ хөдөө орон нутаг байна уу? Хаач миний үйлдэлээс болж хин нэгэн хохирол амсахгүй байх гэдэг бол нин тэр үний амар том юм бүтээ ёстой. Халаад үе гэдгээс илүү чухал байх гэж би хардаг учраас хүн болгон зүгээр л ядаж би зөв бай гэл хүн болгоо ингээл бодчих юм бол уллыг асуудалгүй харагддаг байгаа шүү дээ тий. Гэхдээ яг практик дээр асуудал аяг их гардаг тийм. За баярлалаа. За ингээд одоогийн подкаст ингээ өндөрлөе. За тэгээд үзэх сонсогчдоо сануулхад манай подкастын дугаартай Пампарын ханиад нэм хамтран ажиллаж байна. Та хүн аль ч одоо эний сангаас нэмийн журуугаар бичиж аваад хэрэглэх боломжтой. Одоо солонгосын хэрэглэгчд бол аяг сайн тийм. Одоо би энийг ингээ авцсан шүү дээ. За энийг одоо яаж задлал ингээл шингийн юм уу? Одоо нэг вакуус шиг задлаа шууд уучих гэсэн үг тий. Тэгээ солонгост бол нэлээ их тийм өргөн хэрэглээтэй алдартай юм байлээ. За ингээд энэ удаагийн подкастын дугаар ингээд өндөрлж байна. Манай зочноор сэтгэл судлаач, стратеги судлаач Цэгмэлэн маань оролцлоо. Ажилтны амжилт хүсье. Ямар хурдан яриулдаг юм бэ? Яасан хурдан дуусдаг юм бэ? За тэгээд баярлалаа өрсөнд. Тэгээд за баярлалаа. Үдсэн цагаа гаргасан хүн бүхэнд баярлалаа. Ямар ч гэсэн юу ч сонссон бай, юу ч уншсан бай тэр дундаас заавал нэг зүйлийг өөртөө авч хэрэгжүүлж өгөөж нь хүртдэг байхад хичээл сэтгэл гаргаарай. Зүгээр залхуураад сонсоод өнгөрөх, тэ уншаад өнгөрөх гэдэг бол энэ бол бас хөгжил яг мөн үг гэл хэцүү шттэ. Сонссон, уншсан зүйлээ жижигхэн чамаагүй 0,000-ны хэдэн хувь чамаагүй хэрэгжүүлэх гэж хичээнэ гэдэг бол маш том хөгжлийг эхлэв шүү. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Мэдлэгч угаасаа хэрэгжиж бий болоод байгаа шүү дээ, тийм ээ.